Music and Movie кар шоу нэвтрүүлэг. Хүмүүс ч одоо нөө жоохон тэнэг юм яриад болоо тааш дөрүлж тэнэг юм ярьж байгаа. Тэгэж Бүр тэнэг юм ярьж байгаа. Уусаа X-тэй уулздаг байгаа. Кофе уугаад байсан. маш бүр X-тэй яриулсан шүү дээ олон жилийн дараа. Сайн бацгаана үзэгчдээ MM кар шоу нэвтрүүлэг маань эхлэж байна. За тэгээд өнөөдрийн зочтой авсан байна. Өнөөдрийн зочид бол Honeymoon хамтлагийн үзэгсэлэн бүсгүүчүүд байна. Сайн байцгаана уу? Нэг солонгос тэгээд идэв штэ. Манай Фэвэг нэг жижиг охтод идэв штэ. Тэднээс сайн бацгаана Фэвэг. Тэгээд та тэгдэг үгүй юу? Honeymoon гэсэн. Бас хаяа тэгнээд өрүүлээ зэрэг сайн байцгаана уу? Honeymoon байна. Тэгээд илүү дуучин тоолтой юм чи дөрөв болоо салаад явчихсан шүү дээ. Honeymoon. Дээш дээ. Зарим тохиолдолд тэгнэ. За та дөр минь сонь сайх юу байна? Ажлын тавдлаг уу, уран бүтээл өндрөө? Дажгүй шүү тавлаг бид хэд одоо эргэж нэгдээд гэхгүй юу. Тэгэл уран бүтээлдээ орчоод явж байна да шинээр. Яруу арт production тариалагдаад уран бүтээлүүдтэй орчоод тэг явж байна да. Шинэ уран бүтээлүүд нь цацагтаад байгаа. Оны өмнө болохоор амьдрал гэдэг олон анги киноны саундтрекийг бас дуулсан байсан тийм. Амьдрал бүсгүй. Тий. Оны өмнө болохоор яг мөн гээд данс маягийн дуу шинэ клип цацагдсан. Тэгээд оны дараа болохоор Orange Entertainment-ийн бүсгүй киноны амьдрал бүсгүй гэх киноны саундтрек дуулсан байгаа. Orange бүсгүйгээд Амьдрал киноны саундтрек амьдрал бүсгүй. амьдрал бүсгүй юм аа. Тэгвэл би нөө бүсгүй шууд хурдын бүсгөөрөө явж байгаа. Хурдын бүсгүй чи юу вэ? Хурдын бүсгүйтэй жоо холиод байгаа. Гэтэ нэр нэг өдөр нээлттэйсэн Харин тий. Тий, яг нэг өдөр нээлттэй. Киноны Honeymoon ч одоо анх хизээ байвал би сая Honeymoon-ы дууг YouTube руу орж 17 жилийн өмнө тавьчихсан байх юм. бид хэд чинь ер нь жоохносоо ихсэн штэ 10 жилээ төгсөөл ерөнхийдөө хамтлагаа байгуулаад тэгэл ерөнхийдөө 11 онд байгуулагдъя гэж яриад тэгэл 12 оноос эхлээл уран бүтээлүүдээ түлхүү гаргаж ирээл аялаа маялаа гэл ихний дугаараа эхлээл тэгэл гарч ирсэн дээ. Honeymoon-ы бас нэг айгүй сонирхолтой нэг дурлын сезон гэж бас байдаг штэ. тий, клип нь баг кино шиг байна. Тэгээд яг машинд дуулж байгаа эхэлсэн шүү дээ. Тэгдэг яг үн яг би тэрийг бас ярих гэж байна. Өнөөдөр бензиний авчаад юу ай те хөдөлгөөнтэй дуулаад явъя. Ингээ зогсоод болохоор айгүй сонирн байна. Тэг жоохон давхитай шүү дээ. Хотын төгжрэлж одоо дахиулахаас тэр чи хэдэн онд гарсан дуулээ? 14 мөрөг байсан баха. 13 баха. 4. Тэгээ 10 жилийн өмнө төгжрлөөс гайгүйсэн юм сте. Хамаагүй гайгүйсэн баг. Тий. Клипийг юу яагаад тэгж ихээр бол клипэн дээр чи одоо тэгэл жоохон миний ойлгож байгаагаар залуучууд нь одоо ингээд жоохон царай зүс хараас байгаа юм уу эсвэл эмэгтэй хүнийг жоохон үл хөндлөх тийм хандлага гаргадаг шиг байна. Тэнгүүт нөгөө нэг одоо шиг нөгөө нэг солонгос нэг дууч ирж байгаа ш тэ. Тэрний нэг дуун дээр Voyage гэх нөгөө нэг тэг би өөрийгөө харуулж байгаа гэдэг шиг л тийм нэг тийм дүр зураг харагдаад ирсэн. Тэр угаасаа юу яасан юм а бид нэр бас анх удаа нэг клипэн дээр найруулагчтай ажиллаж үзсэн. Одоо тухайн үед нөө Boom Town хамтлагийн ахлагч ган учрах маань бид эдийг та хэд одоо ингээл дандаа л ингээл гоёыг тоглоод ах хэрэг байхгүй те. Ингээд ийм амар гоё дүр төрх бүтээ жоох юм тэнэгч юм шиг байжсна гинтэй амар гоёолж хуурсмураад гээд тэгээд тэгэнгүүт бид ер нь хамгийн чадлаараа л ер нь тэнэгэл царайлж байгаа юм чинь тэгэл ийм тэнэг ингээл жоох ачаагүй царайлжтай ингээл жоохон сонин мөн царайлж явж ангууд хүмүүс яаж ханддаг вэ те. Тэгэл удлаа ингээл амар гоё маяглангууд хүмүүс яаж ханддаг вэ гэл тэр нэг талыг тэр үнцгийг нэг жоохон марзан маягаар одоо харуулж өгсөн гэх юм уу те. Тиймэрхүү л утгатай байсан да. Өө тэр кино гэнэ. Тэр клип чи баг кино шиг юм болж байгаа юм чи. Ерөөс дөрүүлэн дээр дөрөв өөр үйл явдал. Тэгэл нөгөө объектууд солино. Тэгэл бүгд маста. Нэлээд нүсэр клип болсон. Бидний яг байгууллагатад бас нэг удаагүй байсан үе болохоор тий. Тэгээ угаасаа саяхнаас одоо ингээл TikTok-оор дурлалын сезон маань сте айгүй амар юу болж байгаа юм бэлээ. Челленж болоод тэгээд тий хамгийн эргэлттэй челленжээр л явж байгаа шүү дээ тий. Бүр амар гоё шүтдэг инфлюенсерүүд хүртэл ингээд хийж байсан. Тэрийг хараад амар баярлж байсан. Одоо баг 10 жилийн өмнөх дунд ингэж жаад бас амар гоё санагдаа тий. За би та дөрөөр нэг таавар талгаа заяа. Одоо уртлын сууж байгаа хүн ч яаж магадгүй. Энэ машин бензиний таг ногоол гэдэг давчин хаана байгаа вэ гэж. Юу? Шууд дарчд юм болоо? Шууд дарчдаг ба.
Амир тавар юу юм блаа. Аян таац би Амар юм бодсон уу? За шагналаа авъя гэх. Нэг нь уртлын хүн гэхлээр нэг мөнгөтэй зочин нэвтрүүлэгт орохоор нэг юм анзаарсан тэнд юу байгаа вэ гэдэг шиг юм байх юм болов гэж бодлоо шүүд. Та дөрөвтэй бас унжаа машинаа танилцуулахад манай номын моторс оруулж ирдээ. Чанган брендийн машин байгаа энэ. Тэгээ ойр дуусаа яг хятад машин бүр юу гэж байгаа штэ. Тийм. Амар хүмүүс нэлээд сан. Одоо ч нөө дөрөв журам маань штэ одоо ер нь зөв талдаа өрөлтэй машин явуулна гэдэг талруугаас ороод ах шиг байна тий. Салаа малооных нь удчихсан айгу гоё. Манай 3 хонь багч байгаа штэ би одоо Бараг хажууд тийш харж байна. за шиг. Өөрөө юм уугаад л бид дөрөв юм уугаад Оо тийм үү. Би найл төрөнд юу яжсэн юм шүүхөө. Би ууг нь тэгж утсан ш. Нөө дотроос хөрөгч мөрөгчтэй сонголтой бас. Вайн зайн. Тий, wine одоо юу гэдэг. Паста идэх стейк идэх юм бэ? Ер нь явандаа миний хөрөгчтэй болсон дээр юм биш үү? За. 100 бол тий. Харин тийм байна. Би өнөөдөр л ийм амар халуун өдөр бүр нэвтрүүлгээ бэлтэж үзэж байна. Тэгсэн бүр айхтар халуун байд юм байна. Тийш явж байгаад айтайхан зогсох газар байвал би та дөрөвт гой сүүн зарим авчих за. Амар зарим талангаа яа. Тий. Бас хот өстэй. За одоо ингээд өнөөдөр манай дөрөв зочин маань зарим яаж идэх та бүхэнд үзүүлэх болно. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Ном Моторс. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Semail Mongolia. Олон эмэгтэй хүнтэй бас хэцүү юм шаардлага өндөр яа. За тэг явжаад гой хуушуурал очиж. За тэгэл сайхан болно да. Ер нь Бас. За дахиад хуушууранд явах гэдэг яа тэгээ. тэгэл ер нь гой болох гээд байна да. Шууд ажилласаа ирчихсэн юм шүү дээ. Манай чинь болохоор би менежертэй нь холбогдсон ч бас тэгээдсэн. За ер нь өдөөс хойшондоо ойрхон төрийн албан дээр ажилладаг гэд тэгээдсэн менежер нь. Тий, ер нь сонирхолтой янз бүрийн ажил Дандаа өгөөлөх шүүгч. Цагтаа. Нэр ирээд юм. Үнэн шүү дээ. Хин өмгөөлөгч. Урд чинь сууж. Оо тийм үү. Отог нэр өмгөөлөгч юм уу? Тий наач гэр бүл салт. Би нэ хотлоо ярьж чаддаг байгаа шүү хүмүүсээ. Ер нь нөө гэр бүл салт дээр дагнсан өмгөөлөгч юм уу? Тэр салгаад өгнө. Тамс юм аа би аялын компанид ажилладаг. Тийм үү. Төрийн удирдлагаар би ганцаараа төгсөө олон улсын сэтгүүлч мэргэжилтэй. Гэтэ шал өөр юм хийдэг. Тийм үү. Эмч нэрээ байгаа юм уу ба? Эмч байхгүй. Саяны яриа нэг жоохон баадсан юм. Жог тоолсон. За манай үзэгчд үнэн зөв мэдээлэл авдаг байгаа шүү. Би бол үнэн гэлсэн байгаа. За дөрүлээд 5 дөрүлээд гэж одоо ягаад дөрүлээд юм бол би өөрийгөө танаад хин гэж байна. Тийм байлаар яг хүний бас тэ хиндэд дургу байна. Би өөрийгөө хасаа та дөрөв хидэд байхгүй. Та дөрвийгөө гээд. Мэдсэн чи яг надад дург байна. Би бол хооны мөнгө хамтлаг бол 4 гишүүн тэгэл та дөрвийг гээд байгаа байхгүй. За дөрвийн сезон явчихв. Дөрвөлээ. Биш тавуулаа. За чи хоолгоо бэлддэг. Амар хоолоо шаарддаг юм аа. Өнгө авах юм. Өнгө өгдөө гэж. Одоо өнгө нэг их биш нэстэй надаас. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Semail Mongolia. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Ном Моторс.
юм уу аллаач юм уу Бисэн мөтө санлаа шиг дутдаг нас мууч шиг дутдаг юм уу үнхээр юм уу Би яг нэг клип шиг жоохон сонин дөнгөд Одоо бол хооны мөний хувьд бол бүр албан ёсоор Яруу арт продакшны артист болж одоо явж байгаа. Тэгэхээр бидний уран бүтээл бол жил болгож анх удаа явж байгаа бараг 10 жилийн дараа. Яг үнэ тий. Өмнө нь бол яг хоббигоор хийдэг гэсэн бохоггүй юу? Жилдээ за нэг дуу хийчихэл тий. Одоо нэг дуу гаргах уу гэж найзуудаараа тэгээ шийдчихэл. Тэгэл та ямар дуу гаргах уу хэн дээр очих уу гэж өмнө нь бол тэг шийддэг байсан. Одоо бол бүр албан ёсны за төлөвлөгөө гараад тий. Жилдээ юм дуу хийн ингээд бүх төлөвлөгөө гарцсан. Яг студи харьяа болоход бол бидний хувьд маш их баяртай байгаа. Тэгээд илүү биднээс илүү одоо нөгөө ур чадвар тий шаардж байна. Тэгэхээр хооны мөний хувьд бол уран бүтээл ямар нэгэн байдлаар ерөөсө зогсохгүй гэсэн үг. Маш идэвхтэй үзэгчд одоо хооны мөн хамтлаг дуртай хүмүүст байнга уран бүтээлийг хүргэх болно. Тэгээд хамгийн гол нь бид нарыг урамшуулж байнга дэмжиж хамт байгаарай л гэж хүсмээр байна тий. Сонсогч, үзэгч хүмүүсээсээ тий. Тийм. Манай монголчуудаас гоё нэг нэгээ гоё дэмждэг байгаасаа тий. Яг үнэ. Цөөхөн хэдүүлээ юм бижээж тэгэл нэг нэгээ жоохон гоё дэмжээд хайрлаад тэгээд өгвөл бид хэд чинь тэгэл улам урамшаал баярлаа. Цааш-цааштай гарч ирэх хамтлаг бочод шигсэн айгу гоё тий. Продюсингийн төвшөндөө тий студидтэй ингээд хамтарч байгаа болохоор яг продюсер одоо айл нэвтрүүлэгт оруулах уу, ямар дуу гаргах уу гэл яг ажиллаад менежер болохоор одоо тий хаанд болох уу, ямар газар байх уу, техник тоног төхөөрөм сайн байх уу, очиод бас филдэд байвал хэцүү тий. Тэгэхээр тэр бүдийг ингээд студи хариуцаа явахаар ингээд та дөрөвт маань бас бүр амар болж байгаа хэл та. Маш баяртай байгаа. Хин энэ саналыг тавив? Манай продюсер Саса маань санал тавиад та ингээд манай студид хариалагдаад ингээ уран бүтээл ингээ зөв гоё гаргалгаатай те зөв ингээд юм dig журамтай гэх юм уу те ингээд ингээ явал продюсертэй ингээ болоод явах юм бол та нарт ингээ илүү хэрэгтэй хаа гэдэг саналыг тавиад тэгээд бидэд зөвшөөрөөд тэгээ гэрээ игээд бол ерөнхийдөө 2 сар л болж байна уу те 2 сар боллоогүй юу сар болсон уу тэгсэн баг те би чи нөгөө нэг хин маскын нөгөө нэг инээдэр байсан мөлөө Инээдэр гойсон Монгол. Инээдэр гойсон Монгол тоглолт дээр их сокоттой холбогдчихсан байхгүй. Тэгсэн чинь хооны мөнийг оруулах гэсэн чинь заа гэж тэгжсэн саяхан залгасан чинь продюсертэй яриа. Одоо наацх чи айгу гоё юм билээ. Одоо ингээл өөртөө яриад тахаар нэг юм жоохон учир начраа жоохон олохгүй бах тохиолдол гэдэг. Тэнгүүт одоо ингээл хүн амьтан залгангуу тэгэл манай продюсертэй яриа. Тэгэл нэг ганц үг хэлжээл тэгэл зөө гэл. Би зогсож байгаа за та хэдээсээ асуулт байна. За нэг нэгээрээ тойроод явчих шүү манайд. Хэрвээ бүгдээр нэг хоолыг сонгоо амьдрах хэвэл ямар хоолыг сонгож амьдрах вэ? Нэг хоолыг идэж амьдрна гэвэл. Удаатай урах. Удаатай за хурдан хариулна шин. Хурдан хөвгөлтэй хариул асуулт хариулт байгаа шүү. За. Адилхан будаатай л. Чаасан бах. Гулэш. Хошроо болцсон ба. Та нарын дунд нууц аюустай гишүүн байгаа юу? Ямар аюус вэ? Манай Чемка юм уу? Ийм уран дархан хүн баггүй юу? Гар урлал хийдэг. Гоёл чимээ. Тийм үү? Одоо манай мөрөгний гоёл моёл те одоо юу гэдэг тийм чамин хүн хараад бол те энэ охин ийм ажил хийдэг гэж бодохгүй те амар гоё охин яваад жинхэнэ дархан хүн байна. Хөөрөг мөрөг те Энэ бол нууц аюус те. За өөр нууц аюустай байна. Така гоё хоол хийн. Гоё кофе чана. Нэр тийм. Кофе. Манай хүн чи мэрэгжлийн бариста байсан. Та дөөрөө нэгнтэйгээ солигдвол хинтээ солигдох бай. Солонготой. Солонготой. Нэг юм тайзан дээр ингээд жүжиглэж үзмээр санагдаад. Миний дэсээ гоё юм хийж гоё чимэлтэй үзмээр байна. Аксессуурын өөрөө амар дуртай. Тэгээд айгуу гоё яг ингээл өөрөө хийдэг бол те хайртай хүмүүстэй ойр орчмынхандаа иж хүнсэн гэж боддог. Гэтэ явандаа Чимкагараа зөндөө юм хийлгэнээр ярьсан. Хөөрөг хийлээ. Чимкагийн хинтээс солигдмаар байна. Би юу? Тий. Гурлантай солигдож болохгүй гэхгүй юу? Ээжлээд нэг өдөр. Доктор нараа энэ яг юу боддtiin байна? Энэ яг юу бодсон санаж явж чи тийм биш тэгээд. Нэмэгтэй хүнсэн шунал гэж аа. Базааны юу? Би өөрийн жоохон шуналтай. Манай нэвтрүүлгийн зочны бирд гарч ирээ 3 хүслээ хэлүүл юу гэхээр 2 хүслээ хэлчихэд 3 дахь нь дахиад 3 хүсэл сонгох гэдэг байгаа байхгүй.
тэрэн шиг л бас нэг хүний дүрд гэдэг шиг нэг хүнээр солигдуулах шиг гурван нь солигдно. За нэг нь хэлье ах. Сонгоо юм уу? Би ер нь бас юм жоохон юм хошин маад юм ер нь жоохон дуртай талтай. Тэгээ манай хүн чинь гоё ашуурлагын жүжигчин. Тэгээд нөгөө амар олон дүр төвөрдөн штэ тий. Нэг бол суулн нинээ. Тиймэрхүү дүр төрхийг бас гаргаж үзвэл бас сонирхолтой болов. Амьдрал дээр тийм шүү дээ. Амьдрал дээр манай ч амар тэрийг хэлчихсэн би ингээ жоохон маазарч ингэх мөнгө дуртай гэж. Жүжигчүүний нөгөө авдаг мэдрэмж нэг кайф нь юу нь хамгийн гоё нөгөө юм хүн болгоны амьдралаар амьдарч үздэг тий. Тэр айгуу гоё тий. Янз бүрийн мэрэгчлэлд ороод тий. Янз бүрийн дүр тойвраа тэр дүрдээ амьдрна гэсэн үг шүү дээ тухайн цаг үедээ тий. Тэр айгуу гоё санагддаг. Солонгогийн хувьд Ботокогийн оронд орж үзье. Бас аялал жуулчлал ер нь хэр явж гин мэдмээрээ. Гоё аялаа гэдэг шүү дээ аялыг. Өө наа ч бас гоё л байсан юм тий. за эхлээд нэг нэгээр хариулъя. Дараа нь дуусны дараа дөрүлээ ярилцъя. Та дөрөв гэсэн үг шүү. Би дахиад нэгийг хасаагүй шүү. Эхлээд нэг нэгээрээ шүү. За хэрвээ Диснейн гүнж хийсэн бол хин байх гэсэн бэ? Оо өстэй гоё асуулт. Белла. Белла чинь Нөгөө мангастай. Тэр чинь хүмүүстэй Белла. Нэг Жон Болсон тэнтэй байлаа. За би яагаад ч нэг юм амар бүр амар юм гүнж гэхээсээ илүү Синдереллагийн хоёр ихчүүд нь шүү дээ. Тэрний нэг юм улбар шар үстэй нэдэн шүү дээ. Гэхдээ сүлдээ сайхан Тэр чинь нөгөө нэг эхлээд айгу нөө буруу сонголт ингээ ээжийнхаа албуучээр юу яжаа тэгээ дараа нь айгу нэг юм хайртай үнээ сонгож суугаад тэгээд айгу гоё зөв замыг сонгосон шүү дээ. Тэр айгу хөөрхөн цайлган айгу юм хөөрхөн санагдаад тий. Бүр хитрхи перфект биш тий. надад Ариэл Мермед. Би тэгтээ угаасаа жоохон махтай л амар нөгөө тоглоом юунуудын амар цуглуулж тоглолдог байсан. Тийм. Амар дуртай одоо ч надад хийсэн биш тийм гоё загсан нөгөө палаж мадаа шүү дээ. Тийм. Тоглоомнууд нөрчлөө байдаг гэсэн тэгэл ингээл тоглолдог байсан. Солонгогийн хувьд өөрийгөө гэж бодож байна. Би чааг хэлчихөө яа. Надаас нэг юу орж ирээд байгаа. Дүр орж ирээд байгаа. Надад хоёр сонголтоор бодогдож байна. Нэг нь тэр нөгөө улаан малгайтай имээд штэ нөгөө чонд идүүлчдэг хошуур. Өө чи Дисней штэ. Тэр муу чон тэр имээг идсэн гэхээр миний бүр уур үрээдтэй хаяа. Жоохон доо нэг юм яажсэн аюу Үлгэр авахгүй. Тий, үлгэр яг нэг имийг амар нэг юм амар юм судалж үздэг байгаа байхгүй юу? За юу яачаа л да. Нөгөө 16 настай гүнжээд штэ. Зүүн төрдөг. Зүүнд өрөл яан гэдэг. Sleeping Beauty. Нэрсэж дүүгэн. Өөрөөр дууддаг нэр нь Аврора. Аврора олмаар. Аврора ч гэхдээ амар зовлон үздэг шүү дээ. Харин тийм болохоор үзэлцмээр байгаа байхгүй жоох юм хүчтэй амар мод шулныг стаалаад. Тийм би ороод шууд өөрөөсөө ташраар нь өөрчлөмөр байна. За одоо хэдүүлээ ярилцвал ерхэд өөртөө нь хэлсэн юм яаж гинэ? Өөр одоо ингээд би болохоор жишээ нь Солонгой зүгээр сая дөнгөж сая л бодлоо. Нөгөө нэг хатан зоригтны Brave билүү. Тэрний тэр гүнжийнх нь Нэг улаан сэсгэр үстэй юу? ой сэсгэр биш үү? Би Солонгойг ямар сэсгэр гэсэн юм аа? Үгүй тэр ч угаасаа нэг юм буржуур үстэй. Крутс хэлж Крутс илүү. Үг биш ээ. Brave. Мулаан бас амар хөөрх штэ амар гоё. Үгүй би Мулаан дургу тэр чинь монголчуудыг ганцаараа нэг монгол зэрэг гүнжи дүрийн хувьд бол айгүй гоё дүр штэ. Хоёр эмэгтэй хүний ив зэрэг гэдэг юм аа. Тий. Манай Монголын мандухаас цаатай юм шиг. Тий бараг л. Тий. Дараагийн асуулт Шимка хамтлагаа нэг үгээр тодорхойлвол Ширээ юм уу? ширээ. За. Ширээний дөрүүл За. нэг нь авахгүй бол тогтохгүй гэдэг утгатай. Бяра сарл гэж од ч юм уу тийм гэлэлцдэг, гэлтондаг. Тэр үзэсгэлэнтэй хөөрхөн. Ямар олон хөлж байгаа. Тэгээ ерөөгүй утга нь энэ чинь тайлбарлаад байвал бас дуусахгүй л тий. Жишээ нь тий. Нэг үгээр тодорхойлвол сар. Тий. За. Солонгогийн хувьд Миний хувьд хүч. Ботокон. Миний хувьд найз гэж бас орж ирэл байна. Яг тэр бас яг хинхнийхээ найз нь байж чаддаг. Дараагийнх одоо хурдан хариулах шиг бодохгүй. Одоо хурдан хариулахгүй бол шийтгэлтэй шүү. Хамтлагийнхаа гишүүдийн зан чанарыг амтнаар дүрслэлвэл За ер нь Чемка бол муур. за. Угаасаа жоохон муур шиг. Солонгоо жоохон нохоо шиг.
Клип нэг туулаа юм уу? Нэг юм жоохон ирэх нэг тийм байна. Зан чанарын хувьд юу байгаа дэ штэ илэрхийлэл те. Өөрийгөө Би өөрийгөө юу? Уг нь би өөрөө нохоо юмар юм л да. Нэг юм игдэгтэй нохоо. Өөрийгөө нэр юу юм бэ? за хоёр нохоо болчихгүй. За тэгээд би тэгтээ той бүтлэнэ. Би бол Монгол банхараа. За толгой баг Монгол банхар шиг нэрээ нэг юм шууд шулуун шудраг. Дөрүүнүүдтэй. Дэлхийд ганц. Амар манд сондог. Юу ч бодох гээд. Чимкагийн За би бол нэг юм төлөвийг нэг юм амар хүчтэй, нэг юм хилэнц маяг юм байж за гэж бодогдчихэв. Би өөрөөр хэлхий сонсоод бүр гинэ тэр басаад гинэ бодоод. Солонгоо нэг юм амар гоё ирвэхэн юм уу? Нэг юм гоё өнгө тувраал те. Нэг юм гоё ингээл дүүлмэсэл. Би амар шавж болгоцсон яана. За зүгээр яг нөө бас тэр чинь нөө бэлэг тэмдэг гэж байдаг шүү дээ. Хэлэн чи амар хүчрэх. Тийм амар хүчрэх гоё нэг юм гоё дээ шүү. Тэгээд ботока маань болохоор нэг юм хөрх унах шиг санагдаад ах юм. Тугалч юм уу? Тэ нэг юм нүд мүдэн нэг ингээд нэг юм амар сормос юмстай. унаг гинэ за нэг янцгаач хаа тий. Би болохоор нөө юм lazy bear гэдэг чинь амар удаан байгаа байдаг шүү дээ. Нэг юм амар нэг юм тэгсэр нэг ажиллаа хийгээ суугаад байдаг гэхгүй. Мэдгүй нэг тэр санагдаад байдیں۔ Нэг юм жоохон. Би ингээ юм хийхдээ ингээ амар ингэж удаан сууж амар нэгтнэмбаа ингээл нэг юм жоохон тэгж хийдэг болохоор тэр байж магадгүй. За төлөв. Манай ботоко болохоор яг л нөгөө ботох шиг санагддаг. Нүд ингээ таармалцаад ингээ. Угаасаа миний нэрний утга ботог байгаа. Тийм үү. Бүтэн нэр чинь. Ботожан. За. Толонгоо маань болохоор точиг санагддаг. Угэлдэг гэдэг. Гэхдээ өгөлдөг гэдэг Манай одоо ингэ шүү. Байнгын нөгөө ингээл амар гоё санаа сэтэл ингээл ярьж байнгын л ингээ ярьж идэг те. Тэгээд би болохоор леопард юм уу? Хар ирээс. Биш хар ирээс би зөв. Яг тэрнтэй би адилхан санагдав. Пума. Тийм. Sorry. Чимка маань битэр чи адилхан хилэнцээ ард. Тэгээ ер нь хилэнцэл юм байна да. Нэг хилэнц гэж боддог баг. Энэ актер Гоё да. За солонгогийн хувьд Манай ботоко болохоор кунфу панда. Би нөө зан характерын хувьд хэлж байгаа шүү. Би нөө кунфу панда сүүл нөө ерөөсө 3-4-ийг үзээгүй. Үзсэн чи амар тийм сайхан сэтгэлтэй. Тэсэн мөртлөө дотор нь амар асар их хүч байгаа даа байхгүй юу? Тэр характераар нь би зүүрлж хэлж байгаа шүү. Амар сайн амьтан штэ амар сайхан сэтгэлтэй. Чимка болохоор Монгол морь. Тийм үнэнч тийм бас хүчрэх штэ нэг дахиул дахин зүгээр тий. Сүргээ аваад дахин. Өөр амар юм удаан амтан гэсэн чинь сүдбэр тавьчихлаа. Хин яг надаа ирвэс шиг санагдаадсан. Хар ирвэс. Тийм амар хүчтэй. Характер нь хүртэл яг тийм. Манай хүний хурдтай өнгөн чар. Тэгээ хурдтай, ирэмгий, зоригтой. Тийм хүчрэх амтан тий. Одоо хувцсан ч бас яг тэгж харагдаж байна. Гэтэ би өөрийгөө гаднаасаа жоохон хүчрэх дотроо л амар юм. Би чинээсээ доторх хүний чинь харж чи миний нэг бол харж илж. Юу гэжлээ? Гаднаа юм амар хүчтэй өмчлөө дотроо юм тий. Гэтэ яг үндэ тэд дотроо гингүүт яг юм байдаг байхгүй юу чи? за манайх нэг доор комент өгдөөрэй. Ерөөсөө Өвдөрөө хин ямар амтан байна гэдэг. за сүүлийн асуулт. Хурдан хариулна шаа. Тан гэж үзье. Хэдэн пяун цогтдөг вэ? 5. Чимка 7. Би бас нэг 5-6 мургаа ч юм уу. Би алкогол хэрэглээг маш олон жил болж байна. Мартчих. байсан бэ. Солонгоо надтай ойролцоох уу? 6 7 болсон. Дээр үед. Тэр үед болоо гэсэн. Тий. Одоо ер нь бид тэдний алкогол ер нь хэрэглэх нь Одоо ч тэгээд хэрэглэдэг залуучууд баг өдөр байхгүй хоо тий. юм уу тий. Пив болвол бас зөөлөн пив. Унаа. За хэдүүлээ дараагийн дугаа явах уу? Шинэ уран бүтээл. Хэд хоногийн өмнө гарсан бэ энэ дуу? 8 хоногийн өмнө гарсан байна тий. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Ном Моторс. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Semail Mongolia.
Жожуулахгүй байна уу? Асаагаад. Чүдэн зас. Энэ тууч одоо 8 хоногийн өмнө зарцсан. Сая та хэд маань зургийг авалтыг авч. Клипэн дээр бас гоё тэр байлнаа. Ер нь зуны гоё. Ийшээ хүмүүс одоо нөгөө аялал зугаалганд гоё машиндаа сонсоход тохиромжтой төрлийн. Клипэн дээр бид нэх ач холбогдол өгөөгүй. Дуу айгу гоё өөр юм гоё амир ритмтэй тийм яг зуны тийм хүмүүс төрөхөд гоё түгээмэл тий. Дуу болохоор клипээ зүгээр л гоё ингийн тий. Нөгөө мод зод гоё ногоорцсон байгаа болохоор зүгээр л ингийн л ярилцаал. Зуны вайбтай. Бид нар чи ер нь их байгальдаа их гарч клип их дуртай. Байгаль биднийг үзэсгэлэнтэй харагдуулдаг гэж. Одоо ер нь яруу арттайгаа та хэд маань ингээд артист болоод студийнхэн маань одоо ингээд продюсингийн төвшин дээр продюсингээр ажиллаж явж байгаа. Тэгээд ер нь цаашдаа бас ямар уран бүтээлүүд хийхдэхээр яригдж байгаа вэ? Ямар ер нь гэрээ контракттай та хэд маань ороод уртын хугацаатай ер нь байгаа юм ямар хөө байгаа вэ? Шинэ хийх уран бүтээлүүд. Одоо юу хамгийн түрүүнд бол 7 сарын 11-нд нөгөө бидний шинэ уран бүтээлүүд контент яруу артын одоо улсын наадам зориулсан гоё контентууд хүрнэ. Тэргээр дандаа шинэ уран бүтээлүүд цацагдах бах. Тэгээд 9 сард бас намрын гоё нээлт болгож бас гоё шинэ уран бүтээл цацагдах бах. Бид тэр нөгөө айгүй олон жил давсардсан болохоор нөгөө уг нь анх Facebook нээж яхад, пэйж нээж яхад амар одоо нэг идэвхтэйсэн гэх юм уу? Одоо нэг жоохон нөгөө идэвхгүй болцсон. Нөгөө олон жил юм идэвхжүүлэг байгаа. Тэгээ тийм болохоор та бүхэн маань манай пэйж хуудсыг олж байгаа. Одоо хайж олоо. Пэйж хуудс нь хань юм. Тий. Тэгээ гоё шинэ уран бүтээлийг маань шинтэн сонсоосай гэж хүсэж байна. Одоо үед одоо тэр юу өөрчлөгдөж гинөө хэвээрээ байгаа юу? Урд нь бол одоо ингээл бидний үед оюутан байх ч юм уу ялангуяа 10 жил мэлд байхад ингээл те заавал ингээл эрэхтэй л ингээд хариу үйлдэл үзүүлдэг. Тэгээд таалагдж байгаа бол очиод ингээ нэг жоохон болзоонд өрөх юм уу те тийм байд. Сүүл рүү зүгээр хаяа ингээл зарим сошиал энтрийг ингээл харж яхад одоо ингээ олон жил ганц бие явахаар чи өөрөө очиод эмэгтэй байсан ч гэсэн хамаагүй тэгээ чи өөрөө үйлдэл хийлдэ энэ дэргээд тиймэрхүү постж яваад байгаа байхгүй юу. Тэгээ энэний талаар та юу гэж бодож байна? Мэдхгүй тест хүмүүс яад юм болоо тий. Би л амьдралтаа хүн гойж үзээгүй. Тэгээ мэдхгүй тийм учраас би бол тэрний талаар Одоо тэгтээ аллах гэж. баатарлаг эмэгтэйчүүд болсон санагтай. Ер нь бол яг гэхдээ таалагдж байгаа нөхцөлд нэг очиод өөрөө яриа өгөхөд бол нэг амар буруудах юм байхгүй хаа л гэж бодож одоо бол Одоо тэгтээ амар болсон юм шүү нэг хэлэхгүй зөв стори дээр зүрх дараалуулсан. Оросон пост дээр ахиухан зүрх дараад өгөхөд лөө. Зүгээр ингээл 2 3 зурган дээр дарааж лайк дараал тэр нэг өдөөд байгаа юм шиг зүгээр гүүч юм шиг нэг тийм бас жоохон тийм байж болох лээ те. Манай комент хэсэгт хамгийн гоё үг гэсэн залуу дээр бид нар зүрх даръя. Яа за одоо за наач ястаа гоё яасан шээ. Тэгээ тэр хүнийг дагая. тэгээ дагаад бүх зурган дээр нь лайк даръя. Стори хийх болгонд нь зүрх даръя. Гал даръя. Хамгийн гоё комент бичсэн залуу дээр зүрх даръя. Фоллоу хий дагъя. Сторийн дээр нь бас зүрх дарна гэсэн. Гал гаргая. Гал гаргая. За. Гал гэж бичиж. Тэгээ зургийнхын дор ёо гал. За тэгвэл MM карта хамтаага үзэгчд маань дөрвөн хөөрхөн бүсгүйг одоо өөрийгөө дагуулахыг хүсэж байвал маш гоё комент бичих нь байж шүү. Тэгснээр дахиад одоо энэ сүүлд гарсан шинэ дууг нь бас шеэр хийгээд 3 пэйж дээр шеэр хийгээд сүүлдээ бүр 3 найзаа меншн дээр Бүр давраад. Тэгээ бид дөрвийг тагсан байх хэвээр гэх. би бүр хөндрүүлчих. За тэр нь бол хамаагүй шүү манайхаа. Зүгээр комент дээр яачи. Хоны мөний өөрсдийнх нь пэйж рүү оруул харин таад маань гоё. Лайк, share, шинэ уран бүтээлээс сонсороо шинэ уран бүтээлүүд бас Араасаа гарна. Маш гоё юм тавигднаа одоо тий. Та дөрөв харин мөрж намайг баах. Нөгөө залуу надаас нэхэд байхад нөгөө дөрөв фоллоу чи хайж байгаа гээд тий намайг даахгүй байх бид нар чи ингээд надаас нэхэд байх дээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Semail Mongolia. За тэгээд хэдүүлээ ирэх газараа ирсэн байна. Тэгээд өнөөдөр бас уран бүтээлийн талаар ярилцаж бас манай нэвтрүүлгийг урилгыг хүлээж авсан
4 сая үзэсгэлэнтэй бүсгүүдэд баярлаа. Тэгээд манай нэвтрүүлэгтэй бас хамтран ажлын Сэм аял шиг да ингээд за ойрхон байгаагаар нь ботокод өгчий те. Гайг байгаа. Нэг хүний нанлаа энэ дэргээ бас. За тэгээд алдаа оноотой маань хайрлаж яваарай. За баярлаа. Тэгээд энэ Сэм аял гэх шиг солонгос холны ресторан байхгүй юу? Тэгээд солонгосын нэг алдарт Пак Чон гэдэг тоогооч яадаг. Тэрний нээс энэ Пак ах юу? Пак ах нөгөө шиг даа чи Монгол ороод ирсэн шүү дээ. Ирсэн юм байна. Ирсэн шүү дээ. За окей. 3 салбараа нийцсэн байна бүр. Очиж идээ зүгээр. 3 салбар нь болохоор их дэлгүүрийн уртлын нөгөө баруун талд Пантами яг хажуу талд байгаа. Тэгээ одоо нэг нь болохоор эндээс ойрхон наадам центрийн нэг давхт байгаа. Тэгээд Эмералд дээр нэрээ нэг салбар байгаа. Тэгээд та хэд маань хурлаа дуусаад ч юм уу те сайхан бас Сэм аял шиг данаар өөрчлөлөөрэй. Тэгээд Яг гоё үсэж байсан. Гэхдээ наадмын салбарт бол ер нь байнга ордог шүү. Дуртай тий. Манай студидтэй аягаар. Гэртээ ч ойрхон тий. Тэгвэл та хэд минь мэдх юм биш те тийм байна. Эдгээр чинь бас нөгөө онцлог нь болохоор тий Солонгосоос нөгөө бүх соус амтлагч нараа ороод ирдэг гэсэн. Тэгэхээр ээжийнхэн солонгос амтыг бол мэдрүүлдэг. За тэгээд өнөөдөр нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авсан та дөрөвтэй хооны мөн хамтлагийнхандаа баярлалаа. Тэгээд цааш тааштай уран бүтээлд нь бас өндөрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Мөн Сэнийг хэлбисээ хамт олонд тий ойр сонгос нэвтрүүлгийн хамт олонд маш их баярлалаа. Биднийг өргөн оролцуулсанд. Тэгээд олон сайхан уран бүтээлээр үзэгч олон та бүхэнтэйгээ байнга уулзах болно. Love show. За тэгээд энэ нэвтрүүлэгтэй хамт исэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд өнөөдөр нэвтрүүлэгтээ маань Номин мотор солон Сэм аял солонгос холны ресторан маань хамтран ажиллаа. Тэгээд Дүргэлж ММ карта хамтад үзэгчтэй баярлалаа. Баярлалаа.